За бүгдээрээ сайн байцгаана уу? Өглөө өдөр орой мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ багштайгаа хамт чуугав 한국어 듣기 연습 буюу анхны солонгос хэлний сонсголын дасгалыг хамтдаа ажиллаж үзье. За тэгэхээр яг манай хүүхдийн хэдүүдээр болохоор бид нэр хөвчлэн альваны текстийг уншингаа сонсож сонсголын дасгалаа баттгаж хийдэг. За тэгэхээр өнөөдөр бас бүгдээрээ яг тэр аргаар эхнээс нь хамтдаа ажиллаад үзье. За өнөөдрийн бид нарын уншлага хийж байгаа, уншлагаар дамжуулаад сонсголын дасгал хийх гэж байгаа номны хувьд болохоор Easy Korean Reading for Beginners гэдэг ном байгаа. За энэ номны хувьд ерөнхийдөө солонгос хэлийг сурж байгаа гадаад хүмүүс их хвчлэн нэлээд их ашигладаг. Анхаарч нь маш их хэрэглэгддэг ном гэж ойлгож байна. Тэгэхээр бүгдээрээ энэ номнаас хамтдаа уншаад, уншлагаараа дамжуулаад сонсголын дасгал хамтдаа ажиллаад үзье. За тэгэхээр энэ номны эзэн бүтцийг танилцуулах юм бол нийт 30 сэдвээс бүрдсэн жижиг одоо яг beginner хүмүүст зориулсан текстүүд их байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр багш найлуулах эндээс та хэдтэй 7 хоног бүр оруулаад сонсголын дасгал хамтдаа ямар ч зэ хийгээд ажиллаад үзцгээе. За бидний өнөөдрийн хамгийн түрүүнд ажиллах сэдвийн хувьд болохоор юури буюу хоол ихтэй холбоотой агуулга орж ирэх юм байна. Тэгэхээр багш нь хажууд байрласан байгаа текстийг зөв дуудлагаар уншиж өгөн намайг уншиж авах хугацаанд бүгдээрээ нүдэн уншлага хийх шаардлагатай гэсэн үг. За ерөнхийдөө хөөрхий төгөөгийн захин сургуулийн маань явдаг сурагч нар маань л мэдчихэж байгаа. Нүдэн уншлага гэж багш нь юу яриад байгаа тий. Тэгэхээр намайг уншиж байгаа тохиолдолд хэдүүл яг тухайн үгэн дээр фокуслаад тэр үгийг дотроо хамт уншаа шаардлагатай гэсэн үг. За ингэж нүдэн уншлага хийсний дараагаар бид нэр яг хөтөлбөрийнхаа хүрээнд бол бүх сурагч нараа нэг удаа чангаар дуудалж уншуулдаг штэ бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгэхээр YouTube-ээс үзэж байгаа энэ бичлэгийг маань үзэж байгаа сурагчид маань ч гэсэн зогсоож агаад чангаар дахиад дуудаад уншаад үзээрэй. За юуритэй холбоотой агуулга харах юм бол энэхүү муур маань 고양이 маань 여러분 김치찌개를 만들고 있어요. 김치찌개 хийж байгаа ахнаа тий. За 김치찌개нд орох 돼지 고기 буюу гахааны маха барьчихсан зогсож байна. Тэгэхээр эндээс харах юм бол 돼지 гэдэг утга маань өөрөө гахайг хэлдэг, 고기 гэдэг маань махыг хэлж байгаа гэсэн үг. За амар цаа хоорондоо нь хольж утгаад эцэст нь 김치찌개 хийж ин гэсэн чинь 넘친다 гинэ. Давчлаа штэ. Хитрхийг боцлогцсон байх нь те. За амар цаа энэ муурны хийж байгаа энэ 김치찌개ний талаарх текстийг бүгдээрээ хамтдаа ажиллаад үзцгээе. За багш нэг удаа бүтнээр нь эхнээс нь бүтнээр нь уншиж өгнө гэсэн үг. Эхлээд баг зэрэг удаан уншиж өгье. Тэгэхээр намайг уншиж байгаа хооронд бүгдээрээ нүдэн уншлаа гээрэй. За тэрний дараа багш нь дахиад нэг баг зэрэг хурдан уншиж өгөх болно. За тэрний дараа бүгдээрээ энэ видеог маань зогсоож агаад эхнээс нь гэртээ ажил дээрээ шүүж магадгүй, ханаас шүүж магадгүй аль болох эхнээс нь чанга дугаар манайх уншаад үзээрэй. За эхнээс намтаа харцгаая. 한국 사람들은 김치찌개를 자주 먹어요. 김치찌개에는 김치와 돼지고기가 들어가요. 먼저 냄비에 돼지고기를 넣고 볶아요. 그리고 돼지고기가 익으면 김치를 넣어요. 3분 정도 고기와 김치를 함께 볶아요. 마지막으로 물이나 육수를 붓고 더 끓으면 완성이에요. 마늘, 대파, 두부를 넣으면 더 맛있어요. 자, 선생님은 다시 한번 읽어보겠습니다. 자, багш нэгнээс нь дахиад нэг удаа уншаад өгье. Энэ удаад бүгдээрээ 속도 буюу хурдаа жоох нэмээд багш нь уншаад байгаа. 한국 사람들은 김치찌개를 자주 먹어요. 김치찌개에는 김치와 돼지고기가 들어가요. 먼저 냄비에 돼지고기를 넣고 볶아요. 그리고 돼지고기가 익으면 김치를 넣어요. 3분 정도 고기와 김치를 함께 볶아요. 마지막으로 물이나 육수를 붓고 더 끓으면 완성이에요. 마늘, 대파, 두부를 넣으면 더 맛있어요. За дахиад хамгийн сүүлийн удаа багш нэгнээс нь уншия. Одоо хийдүүлээ 속도 буюу хурдаа бүр илүү хурдан болох нь шүү. Бүгдээр нүдэн уншлаа гэдэг аарай.
한국 사람들은 김치찌개를 자주 먹어요. 김치찌개에는 김치와 돼지고기가 들어가요. 먼저 냄비에 돼지고기를 넣고 볶아요. 그리고 돼지고기가 익으면 김치를 넣어요. 3분 정도 고기와 김치를 함께 볶아요. 마지막으로 물이나 육수를 붓고 더 끓으면 완성이에요. 마늘, 페파, 두부를 넣으면 더 맛있어요. За манай яг одоо бүгдээрээ видеог маань зогсоож агаад яг саяны шиг 3 степийн дагуу 3 алхмын дагуу тус тусдаа уншаад үзээрэй. Эхлээд удаанаар уншина. 2 дугаар уншлага дээр баг зэрэг хурдааны минь 3 дахь дээр аль болох чадах чинээрээ хамгийн хурднаар унших гад үзээрэй. За бүгдээрээ уншлага хийсэн байх гэж найдаж байна. Тэгэхээр энэ хэсэг дээр болохоор манайха зөв дуудлагуудыг оруулж өгсөн байгаа. За жишээ нь энэ дээр эр гээгүүлэгчийг хоошин дуудана, гэ гээгүүлэгчийг хоошин дуудана гэх мэтчлэн левел 1-т үздэг бид нарын зөв дуудлагын дүрмүүд мань оруулаад яг ингэж дуудах ёстой энэ үгийг гэдэг нь гаргаад ирсэн байна. Тэгэхээр бүгдээрээ яг энэ бас видеог маань зогсоож агаад дахиад нэг 3 удаа хамтдаа тавтаад үзээрэй. За саяны ихтер гарч ирсэн шинэ үгнүүдийг бүгдээр ингэ энэ хэсэгт оруулсан байгаа. За ерөнхийдөө бол эдгээр үгнүүд маань level 1 болон level 2-т түгээмэл хэрэглэгддэг шинэ үгнүүд байгаа учраас бүгдээр энэ хэсгийг бас маш сайн тэмдэглэж аваад цээжлээд үзээрэй. За хамгийн сүүлд нь хэрвээ хөөрхөн идүүгийн маань Instagram хаягийг мэддэггүй хүмүүс маань дагагчид маань байх юм бол бүгдээрээ follow хийгээд Солонгос хэлтэй холбогдолтой мэдлүүдийг юу нь бол дамжуулж авах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр манай хөөрхөн идүүдээр маань цахимаар анхнаснаас топик анги хүртэлх бүх цахим хөтөлбөрүүд маань хичээллэж байгаа. За мөн бүгдээрээ бас намайг мэдж байгаа гэж бодож байна. Багшийн хувьд Сөүлийг сургууль боловсролын удирдлаар мастер хамгаалж байгаа учраас одоогийн байдлаар бүх хичээлээ Солонгос улсаас бэлтгэн хүргэж байгаа. За мөн Солонгос хурах, за мэрэгжил сонголт гэх мэтчлэн боловсролын зөвлөгөө хэрэгтэй байх юм бол хөрхий дүүрэг манд холбогдоод цаг аваад зөвлөгөө авах боломжтой байгаа шүү. За ингээд өнөөдрийн маань богинохон сонсголын хичээлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Эргээд дараагийн хичээлээр уулзцгаая.